Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 51-р анги. ертөнцийн сүнсний луужин. Сууми бариу ягаан өнгөтэй даашин зөмсөж байсан ба тас хар үсэн мөрийн даган намирна. Толгой дээр томоогийнч нь тууз байв. Түүний ховсон дээр үзэсгэлэнтэй царайг нь нийлүүлэхэд үнэхээр л нүд хужирлам сайхан байлаа. Яасан хайрт минь, жаахан ч гэсэн надаас холдож чадахгүй байна уу? Суумиг ингэж ховцолсон байхыг харсан Чүфэн тоглоом хийлээ. Ахиж намайг хайрт минь гэж дуудах юм бол амийг чинь тастан шүү гэд Суумыг шүдээ зун уурлаа. Гэхдээ Чүфэнд бол Суумыг улмал хөөрхөн харагдав. Яагаад хайрт минь гэж дуудаж болохгүй гэж би чиний хайрт үздэй. Муу новш. Суумигийн цасан цагаан гар Чүфэний гараас бариад хоёр хуруугаараа чимэхлээ. Чүфэний царай нь ярваж амаанэн хашгирлаа. Нэх удалгүй тэр хоёр эртний хотын замын хажууд гарч ирлээ. Тулааны мастерууд бунхны мэдээлэл гартал 8 хийж байлаа. Тэд зарим ховор эрдэнэс гаргаж ирэн зарцгааж байв. Энэ талаар Суумэй мэдсэн даруйда Чүфэнийг дагуулж ирсэн нь энэ юм. Энэ үед Чүфэнийг дагуулan үзэсгэлэн гоо Суумэй явахыг харсан хүмүүс ч атаархаж тэднийг ажиглаж эхэллээ. Гэхдээ Чүфэн энэ бүхнийг анзааралгүй гарн дээр хөхөрсөн хэсэг рүүгээ хараад ингэж хэллээ. Муу хорчин охин ямар муухай хэрцгий юм бэ? Бүр хөхөрчгөж. Ахиад надаар тоглоом хийхийг чинь харъя л да. Гэж Суумэй баярлан инээмсэглэлээ. Ярьж байхдаа тэр Чүфэний гараас барин гудмаар алхаллаа. Тэр гудамд огтд зориулсан эрдний чулуунууд төрөл бүрээрээ байв. Тэд нар их өвөрмөц байсан болохоор Суумэй ч тэдэнд татагдан нухацтай гэгчин сонголтоо хийж эхэллээ. Дэлгүүрийн хөгшин эмэгтэй баярлан Суумэйд бараануудаа танилцуулж эхэллээ. Тэр хөгшин эмэгтэйгийн царайг харсан Чүфэн түүнийг сэргэлэн наймаачин гэдгийг гадарлав. Хийх юмгүй зогссон Чүфэн нүднийхэн булангаар ойрхон хэвтэх хөгшин эрийг анзаарлаа. Тэр эрийг хэдэн өдөр усанд ороогүйг хэлж мэдэхгүй байв. Нүүр нь шороо тоосонд дарагдаж, ховц нь урагдаж ноорхой болсон байлаа. Тэр даавуун цүнхэндээ нэг юм хадгалсан байгаа нь төвиж харагдана. Түүний өмдний нэг хөл нь урд, нөгөөх нь богинохон бас хөлийн хуруунууд өсгийг нь ил гаргасан уранхай гутал өмсөж байсан юм. Түүний байх хэсэгт бусад наймаачид шиг сурталчилгаагүй байлаа. Тэр бүхэл хөгшин эр нэг хөлөө нугалан залхууран хэвтэж байв. Хажуугаар нь зөрг хүмүүс рүү тоож харахгүй байлаа. Тэр хөгшин эр эд зүйлс зараагүй ч түүний урд байх ворсон юмнууд Чүфэний анхаарлыг татав. Үнэн дээр номны хавтас тийм ч онцгой биш. Харин ч бүр урагдж илэгдэн битүү тоосонд дарагдсан болохоор номны нэрч харагдахгүй байв. Гэхдээ Чүфэн сүнсний хүчтэй болохоор тэр номнууд дунд нэг хачин зүйл мэдэрсэн юм. Настан, энэ номнуудаа зарж байгаа мó? Чүфэн ойртон очиж асуулаа. Хөгшин эр толгоогооч өндийлгэж харалгүй нэг хуруугаа гоцойлголоо. Нэг зоос уу? Гуйлагчин хүнд нэг зоос хоол авахд хүрх юм уу? Гэж нөгөө эр босож суугаад ууртайгаар асуулаа. Настан, нэг ут мөнгөн зоос болох уу? Чүфэн гаднаа илдэг байсан ч дотроо харааж байсан юм. Ийм байдалтайгаар өөрийгөө гуйлагчин гэвэл гуйлагчдын заяа гомдох байлгүй. Нэг сүнслэг шүрээр бүгдийг ав гэж хөгшин эр маш тод хэллээ. Новшгэж, эн чин дээрэм гэж Чүфэн уурлаа. Гэвч хөгшин эр тоосончгүй тэр газарт буцаж хэвтээд ганц л өгүүлбэр хэлв. Авахгүй бол яв. Дараа нь хөгшин амандаа бовтнолаа. Энэ номнууд өвөг дээдсээс минь уламжлагдаж ирсэн. Зарим нь энгийн хүмүүст харагдахгүй чухал зүйл агуулж байгаа. Амьдрал хэцүү болоогүй байсан бол зарахчгүй байсан юм. Өвөг дээдсээ донгосч өгөх юм аа? Өвөг дээдс чинь хин юм? Энэ үед Суумэй алхан ирлээ. Миний өвөг дээдс намуухан газраас ирсэн. Тэр ертөнц бүтээгч байсан гэж хөгшин эр бахархалтай наргагүй хэллээ.
ертөнц бүтээгчээ битгий мөрөөд. Суумай түнд огтхон ч итгэсэнгүй. Итгэх үгүй чинь чиний л дур. Юм мэддэг хэн нэгэн эдгээр номнуудыг авч л таараа. Гэд хөгшин эр нүдэ анлаа. Хөгшин эрийн яриаг сонссон Чүфэний сэтгэл төгшлээ. Хэрвээ түүний хэлсэн үнэн бол энэ номнууд ертөнц бүтээгчийн зөвлөс гэсэн үг. Суумай, чамд сүнслэг шүр байгаа юу? Нэгийг зээлчих. Гэж Чүфэн шүтээ зуугаад Суумайгээс гуйлаа. Чи чинь тэнэг юм уу? Энэ хөгшөнд лөвөрдүүлэх гээв? Гэж Суумай дурамчхан хариуллаа. Сүнслэг шүр байвал өчгөлдөө гуйж байна. Гэд Чүфэн гараа сунгалаа. Муу тэнэг, чам шиг тэнэг хүн анх удаага л харж байна. Гэж Суумай дургүй байсан ч нэг ширхэг сүнслэг шүр гаргаж ирээд Чүфэнд өглөө. Баярлалаа. Гэд Чүфэн нөгөө сүнслэг шүрээ хөгшин эрд өгөөд настаа би энэ номнуудыг чинь авъя гэлээ. Хөөх, жинхэнэ сүнслэг шүр байна. Чи баян юм аа залуу охин минь. Гэд хөгшин эр сүнслэг шүрийг аваад сайн шинжлээ. Шүрний дээрээс зүүн гараараа хэсэг цогсны дараа баяртайгаар атгалаа. Анх удаа сүнслэг шүр харж байгаа юм шиг байна тийм үү? Хөгшин эрийн баярлаж байгааг харсан Суумай дурамчхан асуулаа. Чүфэн юу ч хэлэлгүй номнуудыг даавуунд богоод мөрөн дээрээ өөрчлөө. Бяцхан дөө минь чээч нүдтэй юм аа. Чамайг хүндэлж нэг юм бэлгэлээ. Чүфэнийг явах гэж байхад нөгөө хөгшин эр ноорхой даавуун цүнхнээс нэл ягаан диск гаргаж ирлээ. Энэ дискийг онцгой модоор хийдэг ба хойд, зүүн, урд, баруун гэсэн бичиг дөрвөн талд нь байлаа. Зүүн баруун талд нь амьдрал, өхөл, аз болон азгүйтэл гэж бичсэн байв. Модон дискний голд хачин тэмдэг сээлсэн байлаа. Энэ юу вэ? Суумай тэрийг барьж аваад сонирхон шинжлээ. Залуу охин минь, энэ ч бас нууцлаг газраас ирсэн ертөнц бүтээгчийн мөн чанар. Энэ өхөл амьдрал, аз болон азгүйдлийг урьдчилж хэлдэг. ертөнцийн сүнсний луужин гэдэг юм. Гэж хөгшин бүхнийг мэддэг юм шиг тайлбарллаа. Өө, гайхалтай. Яаж хэрэгэлдэг юм? Гэж Суумай үргэлжлүүлэн асуулаа. Энэ бол ертөнц бүтээгчийн зүйл. Би яаж хэрэглэх аргыг яаж мэдэх вэ? Та хоёр өөрсдөө учрыг нь бол ахад уулзна гэж найдаа. Хөгшин эр буурал сахландаа хүрээд Чүфэнийг 8-ага буцаачих байх гэж айсанда хурдхан гэгч нь яваад өглөө. Харж байна уу? Түүнийг лөвөрчин гэж хэлсэн биз дээ? Хөгшин эрийн хурдан алхааг харсан Суумай ууртайгаар доороо дэвслээ. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 52 дугаар анги. Сүнсний нууц техник. Элэгдсэн хуучин номнуудыг өөрөн өрөө-өрөөгээ орлоо. Суумайч бас уурлахаа болон инээмсэглэн явна. Хөөе, наад уранхай номнуудаас эрдэнэс олов уу? Гэж Суумай өрөөнд орсны дараа асуулаа. Чи түрүүн жүжиглэж байжээ? Гэж Суумайын аашны ховирлыг харсан Чүфэн түүнийг жүжиглэж байсныг ойлголоо. Чи юу ч хэлэхгүйгээр сүнслэг шүр өгсөн бол тэр гарцаагүй үнэ нэмэх байсан. Би эсэргүүцэж жүжиглээгүй бол чи энийг тийм амархан авах байсан гэж бодоо юу? Нэрээ ямар эрдэнэ олсон? Хурдан над харуулаач. Гэж Суумай тэсэлгүй Чүфэний мөрөн дээрээс номнуудыг буулгалаа. Уранхай номнуудыг эргүүлж тойруулж үзсний дараа Чүфэн нэг ном суглан гаргаж ирлээ. Тэр ном тоосонд дарагдсан байсан ч бусдаасаа онцгой байсан юм. Ном элэгдсэн байсан ч бусад номны хажууд хамаагүй цэмбгэр байлаа. Номыг барих үедээ Чүфэн энэ номны материал онцгой гэдгийг мэдэрлээ. Номны тоосыг гараараа арчсны дараа хэдэн үг тодрон гарч ирэв. Сүнсний нууц техникүүд. Суумай номыг бариад сайн гэгчин цэвэрлээд гайхшран хэллээ. Хэрвээ энэ сүнсний нууц техникүүд жинхэнэ бол чийч бүр амар ашигтай ажиллажглаа. Энэ сүнсний нууц техникүүдийг зөвхөн сүнсний хүчтэй хүмүүс сурах боломжтой ч зарах юм бол дор хаяж 1000 ширхэг сүнслэг бэлтгэлээр зарагдана. Хачи юм а? Яагаад тэр хөгшин ийм нандин зүйлийг хогийн номнуудын дунд хавчуулсан юм бол? Ойлголоо. Тэр хөгшин уншиж чаддгүй байх.
Тийм үнэтэй юм уу? Гэж Сумейн хэлхийг сонссон Чүфэн хэсэг гайхширснаа аз жаргалаар дүүрлээ. Энэ удаа тэр маш их азтай байлаа гэсэн үг болохоор шүү дээ. Жишээ авъя л да. Гол танхимын нөгөө сурагч сүнсний хүчтэй ч гэсэн тэрийг ашиглаж мэдэхгүй. Хэрвээ чи энэ сүнсний нууц техникүүдийг түүнд зарах юм бол тэнгэрт тулсан үнээр зарна. Гэж Сумей бахархалтай наргагүй хэллээ. Энийг сурсныхан дараа зарвал баяжих нэ? Гэж Чүфэн дэндүү баярлаж байв. Мянган ширхэг сүнслэг бэлтгэл түүнийг үүслийн төвшөнд ороход хангалттай байх. Энэ ном бол сүнсний хүчийг удирдах ашиглах талаар л байна. Яаж ертөнц бүтээгч болох заавар алга. Чи үнэхээр сүнсний тойрог үүсгэж сураад ертөнц бүтээгч болох юм бол тоо томшгүй олон сургууль чамайг зочноор урина. Сургуулиудын санал болгох үн ханш чамайг зүгээр л баян болгоно. Азур Драгон сургуульд байгаа ертөнц бүтээгч хэр ихийг авдгийг мэдэх үү? Хэр ихийг? Сар бүр тэр нэг ширхэг парафаунд бэлтгэл авдаг. Нэг ширхэг парафаунд бэлтгэл бол 1000 ширхэг үүслийн бэлтгэлтэй дүүцнэ. Харин нэг ширхэг үүслийн бэлтгэл 1000 ширхэг сүнслэг бэлтгэлтэй дүүцнэ. Тэгэхээр тэр сар бүр 1 сая сүнслэг бэлтгэл авдаг гэсэн үг. Гэж Сумей тайлбарллаа. Бурхан минь, сар бүр 1 сая сүнслэг бэлтгэлээ? Итгэмээргүй юм а. Гэж Чүфэн бүр цочролд орон мэлэрлээ. Одоогийн Чүфэнд 1 сая сүнслэг бэлтгэл бодох нь битгий хэл нэг ширхэг сүнслэг бэлтгэл хүртэл асар их үн цэнтэй зүйл байв. Тийм байж тэр ертөнц бүтээгч доромжхон зөвшөөрсөн гэдэл бод. Азур Драгон сургуулийн эрдэнэс түүний сонирхлыг татаагүй бол Азур Драгон сургуульд зочноор ирэхчихгүй байсан биз? Эрдэнэс юун эрдэнэс? Гэж Чүфэний сонирхол дээд цэгтээ хүрлээ. Сүнслэг ургамлын ууланд байдаг 1000 яс оршуулгын газрыг мэдэх үү? Хүмүүс тэр 1000 яс оршуулгын газарт эрдэнэс байгаа гэлцдэг. Харин тэр ертөнц бүтээгч тэнд байгаа эрдэнэсүүдийг авах гэж ирсэн. Гэж Сумей тайлбарллаа. Тэгэхээр тэр газар байх нэ? Гэж Чүфэн ахин гайхширлаа. Тэр харанхуй аимшигтай ойд эрдэнэс байна гэж Чүфэн огтхонч төсөөлсөнгүй. Гэхдээ сайн бодсны дараа тэр ойлгосон юм. Түүний сүнсний хүч төрөлх юм биш. Тэр газраас түүнд өгсөн зүйл болохоор тэр шүү дээ. Магадгүй тэр 1000 яс оршуулгын газарт эрдэнэс байгаа ч юм бэлв? Яасан? Яагаад бодолд автчих вэ? Яагаачгүй гэж Чүфэн толгоогоос ихсэрлээ. Тэр Сумейд тэр оршуулгын газар хөгшин хүн харсан ба тэндээс сүнсний хүчтэй болсон гэдгээ хэлж чадахгүй байлаа. Хүмүүст хэлсэн ч хинч итгэхээргүй зүйл болохоор тэр. За чи энэ сүнсний нууц техникүүдийг сурахыг их хүсэж байгаа болохоор би ингээд явлаа. Гэж Сумей тэр номыг Чүфэнд өгснөхийн дараа бүсэлхийндээ байх жижигхэн цүнхнээс нэг юм гаргаж ирлээ. Надтай цуг дэлгүр хийсний чинь шагнал. Сумейгийн гарт байх зүйлийг харуул нэг уут богц шиг юм байв. Гэхдээ энгийн уут биш байлаа. Хийсэн материал нь маш онцгойгоос гадна дээр нь нэг тэмдэг байсан юм. Сайн харсны дараа Чүфэн гүнзгий амьсгаа аван агуулгах цүнх гэж хэллээ. Агуулгах цүнх бол тийм том биш ба дотроо тэнгэр газар агуулдаг орон зайн ертөнцтэй. Ямар ч эд зүйлийг дотроо хадгалах шидтэй агуулгах гэж болно. Агуулгах цүнхийг хийхэд их хэцүү учраас маш үнэтэй байдаг. Чүфэний худалдаж авч дийлэхгүй зүйлийг Сумей түүнд зүгээр өгсөн юм. Юунда гөлис юм? Явж юмаа сур. Гэд Сумей агуулгах цүнхийг Чүфэний гар дээр тавиад өрөөнөөс гарахаар явлаа. Сумей, чи ягаад надад ингэж сайн хандаад байгаа юм? Агуулгах цүнхийг бариад Чүфэн Сумей руу талархал дүүрэн харцаар ширтлээ. Зүгээр л салхины нэгдлийнхэн бүгд агуулгах цүнхтэй байхад ганц чи л агуулгах цүнхгүй. Хэдэн хоногийн дараа бунханд очиход чи сүнслэг ургамлын ууланд байсан шигэ 2 том цүнх үрээд явахгүй юм байгаа үсттэй. Тэгж явах юм бол гарцаагүй дээрэмдүүлнэ. Сумей энэмсэглээд Чүфэнд хариулсангүй. Гэхдээ өрөөнөөс гарсныхаа дараа эргэж хараад шалтгааныг ойлгохгүй байвал чамайг нэгдэлтэй л байлгах гэж ингэж байна гэж бодсон ч болно. Гэж хэллээ.
Сүмэй үгээ хэлж дуусаад явсны дараа хаалга удаанаар хаагадлаа. Сүмэй ямар ч шалтгаантай түүнд сайн хандаж байлаа гэсэн Чүфэн сэтгэлдээ халуун дулаан зүйл мэдэрч байсан юм. Орон дээрээ завлан суугаад Чүфэн тэсэлгүй сүнсний нууц техникүүд номыг нээлээ. Тэр үед л эднэр үнэхээр сүнсний хүчийг удирдах техник гэдгийг баталгаажуулсан юм. Сүнсний хүчээ удирдан чиглүүлж, альва зүйлсийг дэлгэрэнгүй судлах. Түүний сүнсний хүч хангалттай хүчрэхэг байвал тэр аураага далдалж, хүчээ нуусан хүний жинхэнэ хүчийг ч мэдэж болно. Сүнсний хүчээ сайн удирддаг хүн нүдэнд үл харагдах сүнсний хүчээр дайсныхаа анхаарлыг сатааруулж чаддаг. Сүнсний хүчийг тулаанд ашиглах хязгааргүй олон арга байлаа. Товчхондоо бол сүнсний нууц техникүүд гэсэн ном Чүфэнд маш хэрэгтэй ба ирээдүйд асар их тус болох зүйлс байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 53 дугаар анги. Онцгой тэмдэгнүүдийн газрын зураг. Сүнсний нууц техникүүдийг сурсныхаа дараа Чүфэн сүнсний хүчээ удирдах эхэллээ. Эдэж унтахаас бусад үед тэр амралтгүй сурсаар л байв. Чүфэнийг бэлтгэлээ хийж байх зуур Эртний хотод ирэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л. Эртний хотод сул дэм буудалж олдхоо байж сүүлд ирсэн хүмүүс нь хотын гадаа хүлээцгэн. Сүмэйн бодож байснаар ч Азүрэ дараагийн сургуулийнхан ирсэн юм. Гэхдээ мянган салхиц сургуулаас ирсэн шилдэг хүмүүсээс тоогоор цөөхөн байв. Удалгүй улмал олон том бүлгэмүүд ирлээ. Эртний хотод бүхий л талаас төрөл бүрийн бүлгэмүүд ирж цугласан болохоор өдөр бүрл маргалдаан үүснэ. Энэ байдлаас харвал бунханд орсны дараа цус урсах нь гарцаагүй. Энэ мөчөд цонхтой ойр зогсож байсан мянган салхи сургуулийн настан руу харан инээмсэглээд спиритийн ёстгөр төвшин энэ мянган салхис сургууль тимт сүртэй биш бололтой. Хэдэн өдөр бэлтгэл хийсний дараа Чүфэн сүнсний хүчээ удирдах сурсан юм. Түүний өрсөлдөгч нар хэд хүчтэй биш л бол Чүфэн тэдний төвшинг мэдэрч чадхаар боллоо. Ишигээ сүнсний хүчээ шингээвэл хөдлөх байлгүй дээ. Цонхоо хаагаад ертөнцийн сүнсний луужинг гаргаж ирлээ. Сүнсний техник сурах явцдаа Чүфэн нөгөө хөгшин ирээс авсан номнуудаа ч судалсан юм. Зарим нь ертөнц бүтээгчийн талаар болон ертөнцийн сүнсний луужингийн талаар байсан юм. Чүфэн тэр ертөнцийн сүнсний луужингч бас эрдэнэс гэдгийг ойлгосон ба луужинг ашиглаж тулаанаас амьд гарч чадах эсэх онцтой таарвал яаж тайлах гэх мэт зүйлсийг мэдэж болно. Хамгийн энгийнээр тайлбарлавал эрдэнэс хайхад ашиглах багаж гэсэн үг юм. Чүфэнийг гараа хөдөлгөх үед нүдэнд үл үзэгдэх сүнсний хүч толгооноос л гарлаа. Яг үл үзэгдэгч могой агаараар холхиж байгаад ертөнцийн сүнсний луужин руу орлоо. Сүнсний хүч шингэвүү үгүй юу луужин гэрэлтэж эхэллээ. Энерги луужингаас гарan агаарт хөвж байгаад хүчтэй эргэлдэж эхлэв. Жинхэнэ эрдэнэ байна да. Энийг харсан Чүфэн баяслаа. Энэ луужинг жинхэнэ гэдгийг тэр мэдэж байсан юм. Хэрвээ энийг бунхан руу авч явах юм бол маш их зүйл хожно гэдгээ ч мэдэж байв. Парафаунд төвшний мастрын бунхан урх аюулаар дүүрэн байх нь тодорхой. Тиймээс ч том бүлгэмүүд хамаг хүчтэй шилдэг маструудаа явуулдаг. Чүфэнд ертөнцийн сүнсний луужин байгаа болохоор хангалттай хүчтэй байхгүй байсан ч ямар нэгэн азтай учрал тохиож л таараа. Луужингаа агуулгах цүнхэндээ хийх үед цүнхэн дээрх тэмдэг эргэлдэж байгаад өөрөөсөө хэд дахин том луужинг сороод авчихлаа. Агуулгах цүнх ийм л нууцлаг эд юм. Сэтгэл нь хансан аятай агуулгах цүнхний дээр алгаа тавин орондоо орлоо. Гэхдээ цээжин дээрх хачин тэмдгээ бодоод гинэт нүдээ нэм бослоо. Сүнсний хүчээ ашиглан энийг судалж болох болов уу? Ингэж бодоод Чүфэн ахин сааталгүй шууд сүнсний хүчээ гарган цээжин дээрх тэмдэг рүүгээ шингээлээ. Сүртэй мэдэгдэхгүй байсан ч тэр хачин тэмдэгнүүд жаахан хөдлөв. Энийг харсан Чүфэн угсхийн босож сүнсний хүчээ удирдан цээжин дээрх тэмдгүүд рүү шингээж эхэллээ.
Тэр хачин тэмдэгнүүд Чүфэний биеэс салан урд нь гарч агаарт хөвнө. Чүфэний урд хачин газрын зураг үүсгэлээ. Чүфэний дуусашгүй сүнсний хүчнээс болж агаарт үүссэн газрын зураг хөдөлж эхэллээ. Их төвөгтэй байсан ч Чүфэн энийг газрын зураг гэдгийг анзаарсан юм. Мянган яс оршуулгын газар нэрээ Эрдэнэс байгаа юм байх та. Энэ мянган яс оршуулгын газрыг нээх газрын зураг байна. Энэ хачин тэмдгүүд Чүфэнд гай биш аз авчирч байгааг харсан Чүфэн маш их баярлалаа. Гэвч яг газрын зураг бүтэн болохын даваан дээр Чүфэний сүнсний хүч дуусаж толгой нь асар ихээр өвдлөө. Энэ газрын зургийг бүтнээр нь харах хэрэгтэй бол хүчрхэг сүнсний хүчтэй байх хэрэгтэй юм шиг байна. Толгойдоо иллэг хийх зураа Чүфэн инээмсэглэлээ. Өнөөдөр түүний олсон үр шим дэндүү их байлаа. Бие дээр нь байгаа тэмдэг Эрдэнэсийн газрын зураг гэдгийг мэдвэл хинч хийсэн баярлах нь тодорхой. Сүнсний хүчээ сэргээсний дараа Чүфэн Дантян руугаа шингээх гэж оролдлоо. Тэр дотроо байх араатнуудын талаар мэдхийг их хүсч байсан юм. Гэсэн ч амжилт олсонгүй. Түүний Дантяныг хамгаалсан нэг бүрхүүл байх ба сүнсний хүч огтхонч нэвтэрч чадахгүй байлаа. Энэ нь Чүфэнийг сэтгэлээр унгаасан ч тэр удалгүй эргээд баярлсан юм. Хэрвээ түүний сүнсний хүч Дантян руу орж чадахгүй байвал бусад хүмүүсийг ч бас чадахгүй гэсэн үг. Түүний биед байгаа Тэнгэрийн цахилгааныг өөр хүн мэдэх боломжгүй гэсэн үг. Чүфэн гадуур гарч агаар амьсгалахыг хүссэн болохоор өрөөнөөсөө гарлаа. Нэх удалгүй зогсолтгүй гарах хараалын үгс түүний анхаарлыг татав. Хулгай хийн гинэ. Ахаад хулгай хийхийг чинь харъя л да. Муу гуйлагчин чамаг алаад өгье л дөө. Нэг газар хоёр том биетэй залуу нэг хүнийг зодож байлаа. Ноорхой хувцастай өдхөн хөмсөгтэй гуйлагчин байв. Чүфэн иймэрхүү зүйлсийг тоодгүй. Гэхдээ тэр гуйлагчин зодуулж байгаагаач тоосон шинжгүй гартаа байх талхаа эдэж суун. Сонирхолтой хөдлөгдөн Чүфэн сүнсний хүчээ гарган тэр гуйлагчинд шингэх үед гуйлагчин огтхонч тулааны урлагаар хичээллэж байгаагүй энгийн хүн гэдгийг мэдлээ. Гэхдээ яаж энгийн хүн ийм бат бөх биетэй байдаг байна? Болцгоо! Нэг л биш байгааг анзаарсан Чүфэн тэднийг зогсоохоор шийдлээ. Хүний ойрлохыг харсан нөгөө хоёр зодхооч боллоо. Ялангуяа Чүфэнийг харсны дараа тулааны урлагаар хичээлдгийг мэдээд тэд бүрчих айсан юм. Юу болсон юм? Чүфэн асуулаа. Энэ гуйлагчин бидний талхыг хулгайлсан гэж нэг нь хариуллаа. Би тэр талхны төлбөрийг өгчихье. Бас 10-ыг нэмээд аваад ир. Гэд Чүфэн нөгөө том биетэй хүнд хэдэн зоос өглөө. Мэдлээ. Том биетэй залууч яаравчлан явж 10 талх авчирч өгөөд явлаа. Тэр газар зөвхөн Чүфэн тэр гуйлагчин хоёр л үлдлээ. Чүфэн тэр гуйлагчныг сайн шинжээд тийм ч хөгшин биш ба тэр дундаж насны эрийн царай нь амьгүй мэт харагдахыг анзаарлаа. Чүфэн түүнд талх өгөх үед тэр шууд л идэнэ. Талх өгөхгүй бол гуйлагчин авах гэж оролдохчгүй. Тэгсэн мөртлөө Чүфэний гарт байх талх руу харж шүлсээ урсгана. Энэ үед Чүфэний хүүхэн хараа томрлоо. Энэ хүний духан дээр аимшигтай сорив байхыг Чүфэн олж харлаа. Сорив гэвэл зөксгүй байх. Сорив гэхээс илүү тэнгэрээс бууж бие махбодоос ургасан уу гэлтэй. Тэгж дүрсэлсний шалтгаан гэвэл энэ сорив дэндүү хачин хэлбэртэй байсан ба харсан хүнд дүрлзэж буй галт бөмбөлөг мэт сэтгэгдэл төрүүлж байсан юм. Сонирхолтой хөдлөгдөн Чүфэн тэр дүрлзэх сорivт хүрэхээр хуруугаа сунглаа. Яаж байна? Гэвч Чүфэнийг сорivт хүрэхээс өмнө нөгөө гуйлагчин тэсхөр хүн болсон шиг л хэллээ. Тэр гам байх мэт гараараа Чүфэний бугуунаас базан авлаа. Яг энэ үед Чүфэний царай ховирч дотроо битүүхэн хараалаа. Энэ хүний гарнаас аимшигтай бачуур энерги ялгарч байгааг Чүфэн мэдрэв. Чүфэний биед энерги нь орж удалгүй гарцаагүй дэлбэрч өгөхээр байлаа. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.